Мэдээ үргэлжилж байна. За улсын хэмжээнд гарч байгаа нийт гэмт хэргийн 50 орчим хувийг заллин гэмт хэрэг эзлэж байгаа. За тэр дундаа иргэд цахимаар заллуулж хохирох тохиолдол илбэг байгаа. За иргэдийн дунд заллинд өртөх нь боловсролын төвшөнтэй холбоотой гэх ойлголт байдаг. Тэгвэл заллуулсан 100 дутмын 70 дээд боловсролтой байгаа. Богино хугацаанд их хэмжээний мөнгө олох хүсэл нь иргэдийг заллинд өртөх шалтгаан болж байгаа. Иймээс үнгүй хоол зөвхөн хулганы аваханд байдаг гэдгийг албаныхаа сануулж байна. Байртай болохоор урьдчилгаа бэлдэж байсан ч захимаар заллуулж 40 сая төгрөг алдсан байна. Энэ мэт иргэд насаараа хурааж хуримтлуулсан мөнгөө хоромхон зурт алдаж байгаа тохиолдол олон байна. Өнгөрсөн жилээс телеграмаар заллуулдаг байсан болвол энэ он гарахад өнгөрсөн өглөөс пицца хат, KFC зэрэг одоо ингээд захим хуурамч хайгууд руу нэвтэрч орж мэдээлэл алж байна. Одоо сүүлийн үед бол хаан баг 35 гэсэн ийм одоо ирсэн мэдээлэл захин мэдээлэлрүүд хүмүүс орж хувийн мэдээлэлээ алдаж хувийн банкны код нууц мэдээлэл алдсанараа л ганц дахь мөнгөө заллуулж алдаж хохирж байна. Чингэлтэй дүүрэг энэ жил гэмт хэргийн гаралтыг 15%-аар бууруулах зорилт тавьж 4 төрлийн аян зохион байгуулж байна. Тэгвэл дүүргийн хэмжээнд 1843 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 215-аар нэмэгдэж 13.2%-аар өссөн байна. Харин гэмт хэргийн илрүүлэлт дүүргийн хэмжээнд 44.3%, нийслэлд 45%, улсад 43.6% байгаа юм. Харин заллах гэмт хэрэг Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн оноос 326-аар нэмэгдэж 38%-аар өссөн бол илрүүлэлт 55.5% байна. Ямар нэгэн санхүүгийн байгууллага хязгаарч танаас өөрсдөнд нь байгаа мэдээллийг шаарддаггүй маа. Тэгэхээр ямар нэгэн одоо энэ цахим залинтай холбоотой одоо холбоос ч юм уу цахим юм заавал нэгтэлж шалгаж яж энэ гүйлгээ интерээ хийх холбоос мэдээлэл өгөх энэ асуудал дээр анхаарахгүй бол бид нар 1000 одоо нөлөөллийн үйл ажиллагаа явуулаад иргэн өөрсдөө энэ нөлөөлөл анхаарал сэрэмжээ алдчих юм л цахим заллин өссөөр л байна. Иргэд заллуулсан тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Ингэснээр тухайн дансыг битүүмжлэх юм а. Чингэлтэй дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөл хагас жилийн тайлангаа тавьсан. Энэ үеэр гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн хэрэгжилтийг хилцэн дүгнсэн юм а.